За энэ 2002 оноос өмнө болохоор энэ өмгөөлийн тухай бид асуу хуультай байсан. Тэгээд 2012 12 онд ч нөгөө хуульчин эрх зүйн байдлын тухай хууль болоод энэ хууль маань хүчингүй болж исэн. Тэгэхээр одоо энэ шинээр энэ өмгөөлийн хуулийг одоо гаргаж байгаа нь мэдээж одоо бас нэг зарчмын ер нь ямар агц гарах вэ? Тэр дотроо бол яг өмгөөлөгчийн эрх зүйн байдал хэрхэн яаж сайжрах вэ? Өмгөөллийн нэр хүнд нь хэрхэн яаж сайжрах вэ? За мэрэгжлийн ур чадвар нь хэрхэн яаж сайжрах вэ? Нөгөө талаар бас яг сайн нэг асууж исэн. Энэ хамгаалтын арга механизмуудыг ер нь яаж хэрэгжүүлэх вэ? Сайн 8 ярьж дуусаагүй байж байгаа дээр ч гэсэн холбоотой. Ялангуяа энэ зориг агсны хэрэг дээр ер нь энэ өмгөөлөгчдийг хэрхэн яаж одоо хамгаалтыг энэ бүрдүүлэх вэ гэдэг асуулт байгаа тийм. За хоёрдугаарт нь бол за яг энэ өмгөөлөгчний энэ хуулийг хараад байж хахад гол төлөв одоо өмгөөлийн холбооны эрх зүйн байдал илүү их сайжраад байгаа юм. Яг тухайлсан өмгөөлөгчдөр ер нь ямар акцууд гарах вэ гэдэг асуудал байна. За хоёр дахь маань бол одоо энэ өмгөөлөгчийн сая бид нар ярьж ирсэн өмгөөлөгч нар маань одоо яг хувь өмгөөлөгч нь ингээл ялсан ялаагүй ингээл янз бүрийн кейсүүд гарч ирдэг тий. Тэгэхээр тэр тухайн нөхцөл байдалтай одоо бид нар чинь өмгөөлөгчийн эрхийг хэрхэн сонгох вэ гэдэг асуудал орж ирнэ. Тэгээд банкнаас одоо аж ахуй нэгжүүд ч гэдэг юм уу хувь иргэн зээл авлаа гэхэд бол заавалжгүй зээлийн түүхийг хардаг. Яг тэрүүнтэй адилхан өмгөөлөгчийн одоо тэр нөгөө ялсан ялагдсан тэр нөгөө түүхүүдийг одоо харгалзаж үзэхүү тэр цаашдаа эрхийг нь сонгох хэсэг асуудал тэрүүн дээр бол бас ингээд ялсан ялагдсанаар нас яаж тооцох вэ? Энэ нь магадгүй одоо өмгөөллийнхөө чанарыг дээшлүүлэхэд бас их ач холбогдолтой байх юм болов уу гэсэн тийм саналт асуудалтай асууя. За оюун гишүүний асуултанд ажлын хэсэг хариулъя. За нэгдүгээр микрофоныг өгчих. Нэр албан тушаалаа танилцуулаад хариулаарай. Нэгдүгээр микрофон. За ажлын хэсгийн ахлагч Бацөх энэ талаар тайлбарлаад дараа нь би нэмээд тайлбарчаа. За өмгөөлөгчтэй холбооны өдөр төгсөө үеийн гишүүн Бацөх гишүүний асуусан асуултанд хариулъя. Ганбаатар ерөнхийлөгч маань энэ өмгөөлөгчтэй холбоон дээр байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч гэдгээр нь танилцуулсан шүү. Энийг бас залруулж ойлгохыг хүсье. За хуулийн төсөлд энэ өмгөөлөгчдийн байгууллагатай холбоотой энэ эрх зүйн байдлыг тодорхой болгож зохицуулах зайлшгүй шаардлагатай юм аа. Тэгээ энэ байгууллага нь яг үгээр дан ганц өмгөөлөгчдийн эрх ашигыг хамгаалахаас гадна хүний эрхийг хамгаалах асуудлаар төрийн байгууллагуудтай хамтарч ажилладаг, төрийн бодлогыг хэрэгжүүлдэг ийм бас чиглэл байдаг. За тухайлсан өмгөөлөгчдийн эрх зүйн байдлыг одоо дээшлүүлэхээр ямар асуудал байгаа вэ гэхээр өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулсан энэ одоо байгууллага албан тушаалтнуудтай холбоотой хариуцлагын асуудлыг энэ хуулийг дагалдуулж бас шинээр зохицуулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл зөрчлийн тухай хуульд бол бас энэ тодорхой хариуцлага хүлээх зохицуултууд орж ирж байгаа. За нөгөө талаас нь өмгөөлөгчдийн мэдлэг ур чадварын талаар бол энэ байгууллага тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой. Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааных нь онцлогдсон тохирсон тэр сургалт зохион байгуулалтыг энэ холбоон дээр зохион байгуулна. Өөрөөр хэлбэл сургалтаараа анх өмгөөлөгч болохоос нь ахгуулаад өгж байгаа энэ сургалт мэдээллүүдээр энэ мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх асуудал дээр анхаарч ажиллана. За дараагийн асуудал бол энэ өмгөөлөгчийг сонгон авах, өмгөөлөгчийн талаарх мэдээллийн асуудал энэ 2013 онд хууль хүчингүй болсноор их тодорхой болсон. Өмгөөлөгч ямар хүн өмгөөлөгч хийж ийн хэн гэж өмгөөлөгч ямар мэдлэг ур чадвартай гэдэг энэ мэдээлэл авах тогтолцоо зохион байгуулалтууд бол суларсан. Тэгэхээр энийг дахин сайжруулан зүгээр яг наривчлаад таны асууж байгаа тэр хэдэн хэрэгт ялсан хэдэн хэрэгт ялагдсан гэдэг асуудал бол бас мэргэжлийн үйл ажиллагааны хараат тус байдалтай холбоотой тэгш мэргэжлийн үйл ажиллагааг өмгөөлөгчд маань тэгш явуулах энэ зарчимтай бас уялдуулж тодорхой зохион байгуулалтыг бол бас хийх боломжтой. Энэ бол хууль гарсны дараа бид байгууллага дотроо мөрдөх журмаараа бол энэ зохион байгуулалтыг хийн. Ямар ч хэсэн мэдээлэл их тодорхой ил тод болох ёстой гэдэг дээр бол бас цаашдаа анхаарч ажиллах ёстой баха гэж бодож байна. За энэ дээр хэдэн зүйл бас нэмье. Ер нь хууль чигсэн байдлын тухай хууль үүж тэтгэлэгтэй бол өмгөөлийн тухай хуулийг бол хүчингүй болсон шалтгаан үндэслэлийн заагаагүй юм л да.
За өнөөдөр яг мөрдөж байгаа хуучин хэвцэн байдлын тухай хууль дээр бол өмгөөлөгчийн эрх үүрэг гээд ерөөсөө хоёр орхон зүйл байдаг. Тэгээ эрхийн баталгаа гэж. Одоо энэ өнөөдрийн төслөөр орж байгаа энэ хуулийн дээр бол 12 эрх, 12 үүрэг байгаа. Үүн дээр бол яг ажлын хэсэг дээр ч гэсэн энэ бусад хүмүүсийн гаргаад байгаа санал дээр нэг зүйл дээр санал бас ажлын хэсэг болоод хувь хүнийхээ хувьд бол санал нийлдэггүй. Өөрөөр хэлбэл дөрвөн процессын хууль байгаа шүү дээ Монгол Улсын хэмжээнд. Эрүү, иргэн, захиргаа, зочдын тухай хууль. Энэ дөрвөн хууль дээр өмгөөлөгчийн эрх үүргийг тодорхой болгочихлоор болоо гэдэг байхгүй. Тэгвэл Монгол Улсын хэмжээнд 630 хууль үүсэж байгаа. Бусад хуулиуд нь яах вэ? Бүгдээр нь процесс хийх боломжгүй. Тэгэх юм бол өмнө энэ хүчингү болох үедээ л хуулиар бол бусад хуулиудаар бол өмгөөлийн тухай хууль заасан эрх үүргийг өмгөөлөгч эдэлнэ гэд нийтлэхээр зохицуулсан юм. Ингэж зохицуулж явж байсан. Өнөөдөр мөдөж байгаа одоо иргэний эргийн хяншилт тухай хууль дээр ч өмгөөлөгч эрх үүрэг байдаггүй. Яг тэгэхээр нөгөө хуучин тэр иргэний эргийн хяншилт тухай хуулийн 38 дээр нь өмгөөлийн тухай хууль заасан эрх үүрэг эдлэгээ заасан хуулиа хүчингү болохдоо энэ процессыг өмгөөлөгч эрх үүрэг байхгүй. Одоо зөвхөн хэргийн оролцогч гэдгээр явж байгаа. За 3 дугаарт нь бол яг энийг гарах гэдэг юм гэдэг асуудал байгаа. За тодруулж нэмдэрч саад тодруулж харуулъя. Нэмдэрч саадын микрофон авч. Энэ өргөн барьсан төслийн 14 дугаар зүйл нь өмгөөлөх эрх гээд нийт дүнгээрээ нэг 13 орчим эрх. 15 дугаар зүйл нь үүрэг гээд бас нэг 10 орчим үүрэг. Дээрээс нь 14 дугаар зүйл нь өмгөөлөгчд хориглох зүйл гээд нийт дүнгээрээ 15 6 хориглолт гэл ингээл явчихж байгаа. Энэ дотор саяын тэр бус туйлуудад байдаггүй бүх өмгөөлийн үйл ажиллагаатай холбоотой эрх үүргийн асуудал явж байгаа. Тэгээд дээрээс нөгөө бүтцийн доторх заалтууд, байгууллагын өмгөөлөгчд ингээл мэрэгжлийн хороо энэ төргээл наривчлагтал явна л да. Ер нь бол энэ 57 хуультай зүйл гэдэг чинь амьдаа бас нэлээд томоохон хуульд орох хэлбэрийн хууль шүү. Энэ дотор ажиллаж чадах юм бол одоо энэ гишүүдийн санаа зовоод байгаа хүний эрхийг хамгаалах асуудал дээр тоглолдод байгаа олон зөрчил бэрхшээлүүд гайгүй болох юм болов гэсэн л тооцоо байгаа шүү дээ. Тэр зөрчлийн тухайд бол би ингээд таслаад байхлаар их төвөгтэй байдалд орж байгаа. Зүгээр л энгийн асуудал бол хоёр хүн гэж анханасаа явсан байхад ягаад дөрвөн хүн шийдэх ч гэдэг асуултанд өнөөдөр хинч хариултаггүй. Өмгөөлөгч нэр тэр эрх зөрч өгсөн дарамтлагчин шахсан тухай ярихд бол Нямбатар гишүүн тажлын хэсэг ажилласан тэр бол аимшигт. Тэр шүүх хуралд чинь бол мэтгэл зарчим гэдэг чинь бол прокурор өмгөөлөгч хоёр эн тэнцвэр хэдэлнэ л гэсэн үг шүү дээ. Нэг нь ялах баримтаа бараад ордог, нөгөөтг нь өмгөөлөх баримтаа аваад ордог. Би энэ Хятад улсын давзаалдах шатны шүүх хуралд яг энэ мэтгэл зарчмыг хэрэгжүүлж явах шүүх хуралд гуанжад орж үзчихсэн. Тийм л байсан. Хойлоо би даасан автастаг хэрэг бараад орчихсон байсан. Японд би шүүх хурал үзчихсэн. Өөр хаанчвал аль нь өөрийн материалыг цуглуулдаг, ороод мэтгэлцдэг. Энэ сая яригдаад байгаа хэрэг дээр бол тэмдэглэлийн хураагаад авчихад хар масктай тусгаагийнх нь очиж хойно зогсчиход 0 дурхт нь хүртэл дагаж орж ясна ийм л тухай гомдол гаргад юм шүү дээ. Ямар ч өмгөөлөх асуудал байхгүй. Дээрээс нь тусгаалууны нууц ажилтныг тэр их хэрэг хүлээдэг хүний өмгөөлөгчээр яг шүүх хурлын юм томдод шүүх хурланд оруулчихсан ийм юм байгаа шүү дээ. Ийм юм гэж ирнэ байж болох уу? Гихмэтээр ярих юм бол энэ өмгөөлөх гэдэг юм ерөөсөн байхгүй болчихсон. Хамгийн аюултай нь тэр 300 шахан мессеж асуудал байна. Тэр мессеж гэдэг юмар энэ хэргийг энэ шийдчихсэн шүү дээ. Одоо та бүхэн дээр мессеж нийтэд илэрхий тарчсан байж байгаа болоод үзээр. Яг тэр мессежинд юу гэж бичсэн байна вэ? Тэрийгээр энэ асуудал шийдвэрлэгдээд дууссан.
Одоо болохоор уран шатны шүүхийн эрхийн тухай шийдвэрлэгдсэн асуудал гэж яриад байдаг. Нариндаа бол шалгаж эхлээгүй шахуу байхад тэр мессеж нь бичснээр энэ асуудал дууссан шүү дээ. Ингэж л энэ өмгөөлөх гэдэг юм чинь байхгүй болсон. Тэгээд өмгөөлөгч нь нууц задруулахгүй баталгаа гаргуулад авчих юм. Юу ч ярьж болохгүй. Юм ярьж эхлэх гэж оролдонгууд тагнуулын ерөнхий газар дээр дуудаж хорвоо айлган сүрдүүлнэ. Болохгүй болохоор нь цагдаа дараа waачиж айлгана. Өнөөдөр хүртэл ийм л